Тубанк ба төгрөг булан хэрэглэдэг мэрэгнэ. За Тубанк өнгөрсөн 7 хоногт нийт 386.8 тэрбум төгрөгийн Тубанкны үнцаасыг 14% жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаа л да. Ингэсээр өнгөрсөн баасан гарагийн байдлаар нийт 7 хоногт Тубанкны үнцаасны үлдэгдэл 1.104.8 тэрбум төгрөг боллоо. За Тубанкны 1-7 хоногийн хугацаатай үнцаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол банкны мөнгөний бодлогын чухал хэрэгсэл юм а. Энэ төрлийн үнцаасын хүү бол Тубанкны бодлогын хүүгээр тогтож банк хоорондын захад хөтөж хүүний үүргийг гүйцэтгэдэг юм. Зэрэг арилжааны банкудаас аж ахуйн нэгж байгууллагад олгосон зээлийн өрийн нийт үлдэгдэл өнгөрсөн 2 дугаар сард өмнөх сараас 1.6% өссөн байна. Өнгөрсөн сард нийтдээ 817.6 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж 1.823 тэрбум төгрөгийн зээл шинээр олгогдсон байна. Хэдийгээр зээлийн бас өрийн үлдэгдлийн нийт дүн өсөлттэй байгаач цэгийн залгаарах нь төгрөгийн зээл болоод төсч валютын зээлийн үлдэгдэл буурсан үзүүлэлт байгаа байна. Зарим энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцлийн урсгал болон хөрөнгийн дансны тэнцэл 56.6 сая ам.долларын ашигтай гараад байна. Ашигын хэмжээ өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулахад 64.5 сая ам.доллараар нэмэгдсэн. Харин энэ оны эхний 2 сард Монгол улс цэвэр дүнгээр 208.7 сая ам.долларын их усрыг гадагш гаргаснаар санхүүгийн дансны тэнцэл болон хэмжээний алдагдлаа гарсан байна. Зарим сэтгүүлчлүүлээд бид Монгол банкны дид ерөнхийлөгч Тав Гүсрэнтэй харилцаар студид орж авчирсан байна. Өнөөдөр цаг гарган хүрэлцэн танд баярлалаа. Өдөр минь. Хэрвээ түрүүнд яг одоогийн байдлаар бол ингээ банкуудын ерөнхийдөө гол салбарын үзүүлэлтүүдийг харахаар бол бас харьцангуй эрүүл гэж харагдаад байгаа юм л да. Зээлийн үзүүлэлтийг, чанарын үзүүлэлтийг тооцох юм бол тэгэхээр хамгийн сүүлд Монголын банкны холбооноос бол гардаж үнэлгээний судалгаа хийсэн байсан шүү дээ. Энэ судалгаагаар бол ер нь дүр зургийг та бас ямар байна гэж өөрийнхөө тайлбарлах бай. Тэгээ ерөнхийдөө Монгол банк бол одоо банкыг хэн шалгадаг ганц байгууллага. Тэгэхээр Монгол банкны хэн шалгалт бол бас зогсолтгүй үргэлжилдэг юм үйл ажиллагаа. Тэгэхээр өнгөрсөн оны үед ч гэсэн энэ оны үед ч гэсэн Монгол банк бол ээлжид хэн шалгалтаа бол хийж байгаа. За сар болгон гаргадаг статистик тайланд хүртлийн талаар бол байн мэдээлж байгаа. За Монгол банкны өөрийн үнэлгээгээр бол ерөнхийдөө банкны системийн одоо активын чанарын хэсэг эсвэл өөрийн хөрөнгийн хүрэлцээний эсвэл төлбөр төрөнгөс чадрын үзүүлэлтүүд бол өнгөрсөн оны сүүлээс бол нэг онц өөрчлөгдөөгүй байна. За яг хав эдийн засаг маань өөрөө ерөөхдөө амаргүй юм хүнд үед явж байгаа. За хэдийгээр баг зэрэг гигэтийн мэдээнүүд гарч байгаа ч гэсэн бидэнд бол хийх ажил их байгаа. За энийхэн дагуу бол бидэд бол бас ингээд банкны секторыг бол хянаал сууж байгаа. За банкуд маань бол мэдээж яг одоо бас нэг Монгол улсад бол эдийн засаг маань өөрөө улирлын шинжтэй явдаг. За одоо ингээд хавар болж байна. Ерөөхдөө ийм их нэлээд эдийн засаг өрнөдөг ийм улирал одоо эхэлж байна л да. Одоо л банкны үйл ажиллагаа нэлээд сэргэж нэлээд идэвхжих байх гэж бид бодож байна. За чанарын үнэлгээний хувьд бол одоо бид олон улсын валютын сантай бас нэг тохиролцоо хөтөлбөрт орохоор ярьж байгаа. За энэ маань бол өөрөө олон улсын валютын сантай бол энэ хөтөлбөрт орё гэдэг бол засгийн газраас санаачлаад ингээд хөтөлбөр бол тохирох хэмжээнд явж байна. Одоо ганцхан зүйл хүлээж байгаа. Энэ маань өөрөө олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар энэ хөтөлбөрийг батлах асуудал байгаа. За яг хоо энэ хөтөлбөр хэрэгжүүлэх явцад бол хөтөлбөр хэрэгжихээс өмнө биелүүлэх заашгүй хийх ёстой бас нэг юм нөхцөл болцлууд байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд бас явахдаа зарим нэг арга хэмжээнүүд бас байгаа. За хөтөлбөр хэрэгжихээс өмнө одоо заавал биелүүлсэн байх хэвээр нэг юм 3 болцол байсан. За нэг болцол маань үндсэндээ бол биелсэн гэж валютын сан үзэж байгаа. Энэ маань бол ипотекийн зээлтэй холбоотой үйл ажиллагаас энэ маань бол ерөөдөө болсон гэж байгаа. За хоёр зүйл үлдсэн байгаа. Нэг нь бол одоо улсын төсөвд тодорхой хэмжээний тодтол хийх ёстой. За засгийн газар маань тодтолынхаа төслийг өргөн барьчихсан байна. Хурлын одоо чуулган удахгүй, хаврын чуулган удахгүй нэгдээд энэ асуудлыг шийдчих баг. За хоёр дахь асуудал нь болохоор энэ санхүүгийн секторт чанарын үнэлгээ хийх асуудал байгаа. За энэтэй холбогдуулаад одоо нэг компаниг одоо олон улсад нэр хүнд өгөх нэг компаниг сонгон шалгаруулах юм тендерийн ажиллагааг Монгол банк бол зарласан байх ёстой. За бидний хувьд бол одоо энийг бас биелүүлсэн. Одоо сая 4 сарын 1-ээр экономи сэтгүүл дээр бол энэ зарыг бол тавьсан байгаа. За тэгээд нэг 4 сарын 21 хүртэл бол биднээс нөгөө сонирхлын одоо ийм бүх этгээдүүдээс бол хүсэлтийн хүлээж авна. Яг энэ дээр тодорхой бас чиглэлүүдийн хувьд ямар байх болоо гэсэн юм хүлээлт байгаа тань дээр. Тэгээ EQR гэдэг энэ олон улсад ингэж ийм нэр томьёогоор яригддаг энэ активын чанарын үнэлгээний энэ үнэлгээ бол ерөөхдөө шинэлэг тийм арга хэмжээ байгаа. 2008 онд одоо манай үзэгч сайн мэдж байгаа. Дэлхийн нийтийг хамарсан санхүү банкны хямралын үед Европын холбооны төв банкнаас гаргасан юм аргачлал байдаг. Европын холбооны банкудтай бол энэ чанарын үнэлгээ гэдэг ийм юмыг бол тэр хямралын үед хийж исэн EQR гэдгээр. Энэ үед энэ нь өөрөө ямар ач холбогдлоо гэхээр нэгдүгээр банкнд байгаа одоогийн байгаа активт нь бол активийн чанар нь хэр байна гэдэг үнэлж байгаа. За хоёрдугаар энэ үнэлгээний дараа бол хэдийн хэмжээний одоо энэ банк маань өөрөө хэвийн үйл ажиллагаа явуулахад хэдийн хэмжээний хөрөнгөний
нэмэлт хөрөнгө шаардлагатай гэдгийг бас тооцож гаргахад энэ үнэлгээ их чухал нөлөөтэй. За тэгээд энэ тодорхой хэмжээний нэмэлт хөрөнгийн шаардлага гарах юм бол за энэ хөрөнгийг хаанаас болох вэ? За жишээлбэл одоо системийн нөлөө бүхий банкуд байх юм бол тэнд нь бол одоо улсын зүгээс бол ямар дэмжлэг үзүүлэх юм. За бусад банкудад бол байх юм бол өөр ямар санхүүгийн хүсрээс энэ хөрөнгөнийг олж дэмжлэг үзүүлэх юм гэдэг л асуулт. Тэгэхээр яг энэ активын үнэлгээг бол өмнө нь дотоодод хийсэн гэдгийг бол бас олон нийтэд танилцуулж байсан шүү дээ. Зүгээр олон улсын байгууллагын хийх энэ үнэлгээ нь юугаараа чухам өөр ах юм болоо зүгээр одоо байгаа ер нь үндсэн үзүүлэлтүүд өөрчлөлтөө гарна гэсэн юм хүлээлт байж болох уу? Тэгээ яг 2009 онд хийжсэн тэр үнэлгээнээс бол энэ бол бас зарцсан үед жоохон ялгаатай. 2009 онд бол ерөөхдөө ийм EQR хийдэг ийм тусгайлан EQR гэсэн энэ активын чанарын үнэлгээ гэсэн ийм хийдэг компаниуд юм уу ийм одоо аргачлал бол байгаагүй. Энэ үед бол биднес бол олон улсын нэр хүнд бүхий аудитын компаниар аудиторуудаар энэ чанарын үнэлгээг хийлгэжсэн. Одоо бол илүү тэр Европын холбооны төв банкнаас гаргасан EQR-ийн аргачлал гэдгийг хүрээнд хийх гэж байгаа. Тэгэхээр бол энэ 2009 онд гаргасан аргачлал энэ шинэ аргачлалын дагуу хийгдэж байгаа гэдгээр нэгдүгээр ялгаатай. Зүгээр ижлэхэн төстэй тал нь гэвэл одоо тэр өмнө нь хийжсэн активын үнэлгээнээс бол энэ жил одоо хийгдэж байгаа үнэлгээ бол нэг зарчмын ялгаатай бас гарахгүй байх гэж бодож байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол активын чанарыг үнэлэхдээ урд нь бол нэгэн бодлого бүртгэлийн стандартын дагуу үнэлдэг байсан бол одоо илүү нэг зээлдэгч одоо зээлийн мэргэжилтэн зээлийн эрсдлийн шинжээчд энэ үнэлгээг хийнэ гэдэг баа зэрэг ялгаатай гэж байна. За энэ хаач одоо яг хөндлөнгийн одоо энэ активын үнэлгээний асуудал яригдж байгаа үед бол дотоодын үнэлгээний үзүүлэлтүүдээс харах юм бол дийлэх үзүүлэлтүүд бол яг хангалттай эерэг юм дүр зураг зүгээр харагдаж байна. Цаашдаа ер нь яг арилжааны банкуд за банкны салбар, санхүүгийн салбарт нэгдэн нийлэх процесс ямар байдлаар явах болоо гэсэн хүлээлт одоо хүмүүсийн дунд нэг байгаа тийм шүү. Дэмдэж тодорхой шаардлагуудын улмаас энэ процесс бол явагдаж магадгүй гэсэн юм хүлээлт болоо. Энэ дээр ер нь байнга ажиллаж байгаа нь ямар байдлаар харж байна? Тэгээ ерөнхийдөө яг өмнөх жишээг ингээ харах юм бол за Европод анх энийг хийж яхад одоо Германы банкуд 2009 онд хийгээд тухайн үед бол одоо Герман улс өөрийнхөө банкны системийг бол доктортой хэвийн ажиллагааг хангахын тулд 400 гаруй тэрбум долларын ийм санхүүжилтийг батлуулаад хэрэгжүүлж байсан. За Монгол улсын хувьд бол одоо бид бас яг энэ зорилгоор манай банкны системийг доктортой байдлыг хангахын төлөө явж байгаа. Яагаад банкны систем гэж ярьж байгаа гэхээр ч одоо нийт санхүүгийн систем 95% нь бол банкн дээр тогтож байна. Одоо банкнаас хамааралтай. Энэ утгаараа эдийн засгийн макро эдийн засгийн доктортой одоо дунд бол урт хугацаанд ийм байдлыг бий болгохын тулд банк санхүүгийн систем нь өөрөө бас доктортой хэвэн байх шаардлагатай гэдэг үднэс л энэ үнэлгээ хийх гэж байгаа. Олон улсын валютын сангийн зүгээс бол зөвлөж байгаа зөвлөмжөнд ерөөхдөө ийм л зорилго. Дунд бол урт хугацаанд Монгол улсын макро эдийн засгийн доктортой хангахын тулд банк санхүүгийн системийг хэвийн доктортой хангах нөхцөлийг хангаж өгөөч гэсэн л ийм л зүйл байна. За бид эдийн хөлөөлт бол яг зүгээр ямар шүү байна гэхээр за Европын банкуудын одоо үйл ажиллагаа юм уу өнөөдөр Монголын банкуудын үйл ажиллагаа бол хоорондоо эдгээр арилжааны гэж шинжтэй бол төстэй боловч бас олон зүйлээр ялгаатай. За Монголын банкнуудын активыг харах юм бол за 50% нь бол зээл байдаг. За зээл маань ерөнхийдөө дандаа барьцсан хөрөнгөөр баталгаажиж олгогддог зээл. За Америк ч юм уу Европ ч юм өндөр хөгжилтэй улсуудад бол барьцсан хөрөнгө гэхээс илүү нөгөө хөрөнгөний урсгал нь гэдэг чинь ирээдүйд бол хорлогын ч гэдэг юм уу. За тэгээ зах зээлд ямар байр суурьтай байна ч гэдэг юм уу. За зах зээлд ирээдүйн нөгөө хөрөнгөийнх нь үнэлгээ нь өөрөө яаж өсгөхөөр байна ч гэдэг нь тэрийг харж иж зээл нь олгогдож явдаг бол манайд бол илүү нөгөө барьцаа баталгааг илүү харж явдаг гэдгээр. За дээр нь манай банкуудын чинь бас одоо зээлээс гадна өөр ямар актив байна гэхээр чинь үн цаснууд байдаг. Ялангуяа сая та бүхэн дурдсан тэр засгийн газрын үн цас байна, төв банкны үн цас байна. Тэгэхээр банкуд маань ерөөсөө бас тодорхой хэмжээний их хэмжээний хөрөнгөөр ийм үн цасуудыг болчихсон байгаа. За тэгээд банкны одоо санхүүгийн тайлангийг харах юм бол төлбөр төрөнг үүсгэх чадрын үзүүлэлт 40% гэж яриад байгаа. Тэгэхээр тэр дотор нэлээд их хэмжээний бас бэлэн мөнгө явж байна гэж бас харагдаж байгаа. Энэ бүгдээс нь харах юм бол одоо чанарын үнэлгээ бол ерөнхийдөө зээл дээр илүү төвлөрөх болов. Бусад хэсэг дээр бол 50% өвдсөн 50% дээр бол нэг төвлөрөөд үнэлэгдээд ах юм гайгүй. Ягаад гэвэл одоо Монголд байдаг үн цас ч юм бол өнөөдөр засгийн газрын төв банкны үн цас шүү дээ. Хэрвээ Европын банкуудыг үзэх юм бол нөгөө хөрөнгөний бирж өндөр өгчсөн учраас банкуудын барьж байгаа бусад төрлийн үн цас ялангуяа корпорацийн бонд ч гэдэг юм уу тийм компани бондуудыг хэмжээр эзэмшдэг. Тэгэхээр бол тэр компани эзэмшиж байгаа бондуудад үнэлгээх нь их төвхтэй. Ягаад гэвэл тэр бондууд ч өөрөө зах зээлээс мэдээ хамааралтай зүйлүүд байдаг учраас. Тэгэхээр бол бидний хувьд бол одоо хүлээлт бол ерөөхдөө бас их тийм эерэг талдаа байгаа
Тэгэхээр зүгээр яг энэ активын үнэлгээг одоо гадны байгууллага хийхээс өмнө зүгээр олон улсын валютын сан дотоодын банкуудын эрсдэл даах чадрыг сайжруулах тал дээр юу зөвлөсөн бол ийм зөвлөмж юу өгсөн үү? За Монгол улсын хувьд бол өмнө нь мэдээж за онны сүүлээр гэхэд бол хувь нэлсэн хөрөнгөний хэмжээг 50 тэрбумд хүргэж өсгөх юм шийдвэрийг гаргаж ирсэнээр онцлог байгаа шүү дээ. Тэгээ яг өнөөдөр ингээд банкны санхүүгийн тайлан харах юм бол за өөрийн хөрөнгөний хүрэлцээний үзүүлэлт маань өөрөө хэдийгээр 12% гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 12% ерөөхдөө ойролцоо яваад байгаа. Олон улсын нөгөө Базелийн хорооны гаргасан тэр зарчмаар бол 8% байдаг. Тэрнээс бол арай өндөрч гэх юм ингээ. Бид Монгол улсын хувьд бол олон улсын тэр дундаж хөвсөн гэсэн өндөр байгаа. За хэдийгээр тийм боловч одоо манай энэ банкуудын актив хөрөнгийг одоо чанаргүй зээлийн хэмжээнд 9% орчим байна шүү дээ. Тэгэхээр энэс илүү байх нь уу, дутуу байх нь уу гэдэг дээр л бас гадны мэргэжлүүд бас чухал хэлцэж байгаа шүү байна. Энийг л баталгаажуулах гэдэг үднэс л энийг хийж байгаа. Тийм. Бидний хувьд болохоор мэдээж одоо энийг баталгаажуулах нь нэгдүгээр чухал. Хоёрдугаарт бол одоо эдийн засгийн ерөнхий төлөв маань сайжрах гэх юм бол банк санхүүгийн бас бизнес ч гэсэн идэвхжээд харьцааны үзүүлэлтөд илүү сайжрах тал руу орох магадaltaй. Яг бол орчин нь өөрөө юм сайжирч байгаа гэдэг. Тэмдэглэний агентлуудын тайлангуудыг бас харж байхад ч гэсэн ер нь хүлээзэн хандлага яг одоогийн нөхцөлд бол ингээ харагдаад байна шүү дээ. Яг зөвхөн төсвийн тодтолч гэдэг юм уу яг энэ банкны асуудал гээд олон улсын валютын сангийн хөтөлбөр хамрагдах асуудал маань ингээд шатараатаа цаашдаа ингээ үргэлжлээд явнаа гэд харах юм бол бас бодлогын хүү дээр ямар өөрчлөлт гарах болоо гэсэн юм хүлээлт байгаа вэ гэдгийг бас таны нэгэн тэрснийх бас тодруулъя гэж бодож байна. Хамгийн сүүлийн одоо хуралдаанаар бол өөрчлөлтгүй хിവэр надаас мэдээж олон улсын валютын сангийн асуудлыг нэлээд харцсан болоо гэж харж байна. Тэгээ 2-7 хоногийн өмнө бол Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлт хуралдаа шийдвэр гаргасан байгаа. За бидний хувьд бол одоо бодлогын хөв бол бас буулгах ийм бас эерэг бас хүлээлтүүд бас гарч ирж байгаа учраас хүүгээ хөдлөх үе яах вэ гэдэг дээр бол асуудал ярьсан. За тийм учраас бас тодорхой хэмжээнд бас хүлээж байя, хөдөлгөөнгүй байя гэдэг шийдвэр гаргасан байгаа. Тэр маань бол өөрөө ямар учиртай гэхээр нэгдүгээр олон улсын валютын санд хөтөлбөр тохирсон. Нэгэнт хөтөлбөрийн маань эцэл нь батлагдаагүй учраас энэ үед нь бол тодорхой хэмжээний тийм шийдвэрүүдийг гаргаад явах бай. Хөтөлбөрийн дараа болъё гэдэг байр суурь байна. Хоёрдугаарт бол саяны таны дурдсан нөгөө олон улсын рейтингийн зэрэг тогтоох байгууллагуудын үнэлгээнүүд бас гарч ирсэн. Ялангуяа хамгийн сүүлд бол Moody's-ийн үнэлгээ гарлаа. Moody's бол 2 сард бол анх өмнөх одоо мэдээлэлдээ юу гэсэн гэхээр за Монгол улсын рейтингийг бол ер нь буулгах талдаа байна. За 3 сарын хугацаа өгье. Энэ 3 сард бол одоо орчин эдийн засгийн орчин одоо бусад зүйлүүд ямар нэг нааштай нөлөө гарахгүй бол биднес буулгана гэж хэлсэн бол сая бол 2 сарын дараа одоо биднес хэвээр нь үлдээлээ. За outlook буюу нөгөө төлөвөө сөрөг байсан бол одоо энийг харин доктортой гэдэг англи руу дэвшилж байна гэж. Тэгэхээр бол одоо юмтай зөвлөх юм бол догш уруудж исэн чиглэл маань өөрөө доктортой юм эерэг тал руугаа одоо өөрчлөлт гарч байна гэж хэлж байна. Таны асуултанд зүгээр нэг үгээр хариулах биднээс цаг дуусч байна. Ер нь бол гадаад хүчин зүйлийг статцх юм бол дотоод суур эдийн засгийн үзүүлэлтүүд бол бодлогын хөвг нэмэх буруулах юм одоо боломжийг олгож байгаа юу? Тийм та бүхэн сайн мэдж байгаа. Манай эдийн засгийн хүндрэл маань өөрөө хоёр томоохон зүйлээс хамаарч байна. Нэг нь бол үрийн доктортой байдал буюу одоо биднес богино хугацааны өрөнд бол нэлээд шахагдсан байсан. Энэ өрүүд маань бол өөрөөсөө одоо ингээд та бүхэн сайн мэдж байгаа Хөгжлийн банкны бонд маань өөрөө ингээд 7 жилээр сонгогдчихлаа. За дээр нь хэдэд бас Хятадын ардын банк дээжсэн swap хэлцэл маань өөрөө дахиад 20 он хүртэл ингээд цаг хугацааны үед бол бидэнд бол илүү ажиллах боломжийг бол гаргаад өгчлөө. Энэ маань бол өөрөө нэгдүгürt маш нааштай зүйл. Хоёрдугаарт бол одоо эдийн засгийн өсөлт маань өөрөө өнгөрсөн оны 3 дугаар улиралд хасах 1.6 байсан бол сая 16 оны төгсөлд 1% болж өссөн. Дээр нь олон улсын валютын сан Дэлхийн банк нь манай нэг төлөвүүдийг бол бас сайжруулад байна шүү дээ. Хуучин бол 1 хүрэхгүй хувийн өсөлтөд 0 хэдэн өсөлтөөс бол илүү 3% өсөлж гарах юм. Эсвэл одоо олон улсын валютын сангийн үүсгэцэл Кристин Лагард бол бүр 5-6% өсөлж гарах боломжтой гэж хэлж байгаа нь өөрөө эдийн засгийн шинжээчдийн зүгээс бол байдал бол эерэг болж байна. Зүгээр яг энэ олон улсын бодлогын хөв бол буулах магадлал бол өндөр байна. Бидний дөрөв 30 одоо секунд болсон байна. Тэгэхээр бүтцийн өөрчлөлт орно гэж санхүүгийн зохицолд олон улсын валютын сангийн шаардлагад нийцэж за хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авдаг болсноор үнэтэй санал нэмж байна уу? Тэгээ яг уул үнээр харахаар тийм их хэмжээний өөрчлөлтөд авчирхаар ийм дүн бол ярихдаггүй байгаа. Тэгээ ерөнхийдөө бол хадгаламжийн хүүний орлогоос татвар авдаг байсан. Одоо 100-аас дээш сая төгрөгийн одоо хадгаламж дээрээс татврын авч одоо бол 100-аас сая 100 саяас доош болсон татвар авахаар ер нь нэгдсэн ийм байдал бол орж байна. Тэгэхээр ингээ байдлыг харах юм бол 100 саяас доош хадгаламж дээр нь бол нийт хадгаламжийн дүн дотор бол багахан хувь эзэлдэг учраас татврын хувьд бол нэг тийм огцом өөрчлөлт гарахгүй байна. За баярлалаа танд өнөөдөр цаг гаргаж уралцсан ирсэнд. Учирт байгалийн эрдэс тус үзүүлж байна. Монгол хүн бүр эрүүл байг.